2021 онд болсон энэ хэрэг зөвхөн Казахстан улсыг биш, ойролцоо хотуудад ч гэсэн шугаан тарьж байсан юм. Алуурчны аимшигтай үйлдэл нь цагдаагийн албан хаагч нарыг маш ихээр цочролд оруулжээ. Аяжан охин Талтхоргаан хотод төрж өсжээ. Тэрээр Алмат хотын Зимбат загвар ба дизайн сургуулийн 4-р курсын оюутан юм. Тэр одоо дөнгөж 19 настай ч сургуулийн шилдэг сурагч. Мөн маш идэвхтэй оюутнуудын нэг байсан юм. Хувцсны загвар зохион бүтээгч мэргэжилтэй тэрээр өөрийн гэсэн хувцснуудаа загвар зохион бүтээж түүнийгээ онлайнаар худалдаалдаг, мөн онлайнаар захиалга авч байдаг байжээ. Тэр өөрөө энэ ажилд маш их дуртай болохоор хувцс огтоож маш сайн гэдэг нь интернетэд тавьсан зурагнуудаас нь харагддаг юм. Тэрнээс гадна гоо сайхны салонд ажилладаг. Турк хэлтэй тул ирээдүйд өөрийнхөө загварыг Турк улсад гаргана гэж боддог байж. Хувийн амьдрал нь ч муугүй байлаа. Тэрээр найз залуутай байсан юм. Багасаа хөдөлмөрлөж сурсан Аяжан охин санхүүгийн талаар ямар нэгэн бэрхшээлд орж байгаагүй юм. Сурахын хажуугаар ажил хийдэг тэрээр сургуулийн оюутны дотор байранд амьдардаг байжээ. Онлайн худалдаа эрхэлдэг болохоор интернетийн бүх сүлжээнд байнга нээлттэй байх нь мэдэж хэрэг. Instagram, TikTok, Badoo, Facebook гэх мэтчлэн. Гэтэл нэг өдөр Badoo олон нийтийн сүлжээ рүү нэг залуу захиа бичнэ. Өөрийгөө Руслан гэж танилцуулсан залуу Аяжаны хувцсны загварууд нь таалагдсанаа хэлж, өөрт нь өмд биджак оюулах хүсэлтэй байгаагаа хэлнэ. Ингээд тэр хоёр хувцсны дугаараа солилцож WhatsApp-аар хоорондоо харьцдаг болно. WhatsApp-д хувцсны загвар үн гэх мэт зүйлүүдийг ярилцсны дараа тэр хоёр үн тохирцож дуусаад хувцсны хэмжээ авах шаардлага гарна. Залуу биеийн хэмжээгээ сайн мэдэхгүй гэдгээ хэлж, ажил ихтэй болохоор өөрөө ирж хэмжээ өгөх боломжгүй гэдгээ хэлнэ. Тэрээр залуу Аяжан охинд орой гэрт нь ирж хэмжээ авахыг хүснэ. Мөн залуу унаа явуулж авахулахаар болж тохиролцов. Ямар ч муу юм санаагүй Аяжан охин үгүй гэж хэлсэнгүй. Гоо сайхны салууны ажлаа дуусгаад гараад ирэхэд Аяжан охиныг гадаа нөгөө залуу явуулсан машин хүлээж байлаа. Аяжан машиндаа суугаад залуугийн гэр рүү явлаа. Гадаа ирсэн охиныг нөгөө залуу нь хүлээж байлаа. Тэр хоёр хамт залуугийн байранд ирсэн камерт бичигдсэн байдаг. Гэрт нь орж ирээд залуу өмд биджакаас гадна цамцны захиалга өгнө гэдгээ хэлжээ. Аяжан 21 цаг 25 минут болж байхад өөрийнхөө хамтран хувцас ойдаг хамтрагч руу залуугийн гэрт захиалга авч байгаа тухай WhatsApp-аар ярилцсан байжээ. Хөөрхий охинд одоо 1 цагийн амьдрал үлдсэнийг яаж мэдэх билээ? Аяжан охин залуугийн бүх хэмжээг авч дуусгаад явах гэж байтал залуу охиныг явуулсангүй. Тэр охиныг байрныхаа үүдэнд барьж аваад явах юм бол галан шүү гэж сүрдүүлв. Тэгээд охиныг хүчирхийлж орхижээ. Аяжан охин маш ихээр уйлаад уурандаа би чамайг заавал шоронд хатаандаа гэж хашгирав. Өөрийнхөө юу хийснээ ухаарсан залуу гинт шорон гэдгээ сонсоод айдас автав. Тэрээр Аяжан охинд аятайхан тохиролцох гэж хэсэг үзээд ямар ч боломжгүйг ойлгосон тэрээр охиныг тэлэгээрээ боож алав. Сандарсан маань залуу 2 цагийн турш интернет ухаж цогцыг зайлуулах арга зам хайж эхлэв. Тэрээр интернетэд бичсэн нэг мэдээллийн дагуу цогцыг янзлахаар болжээ. Ингээд тэр эхлээд цогцыг жижиг олон хэсэгт хувааж доторх бүх эрхнүүдийг нь гялгар утанд хийжээ. Харин толгойг нь тастаж аваад тусад нь тогоонд хийж чансан байна. Цогцын зарим хэсгийг хогийн сав руу хаяжээ. Гэтэл Аяжан охиныг оюутны байранд ирээгүй мэдсэн найз залуу нь түүнийг хаяж эхлэн. Найз залуу нь хэсэг хаяж үзээд олж чадахгүй болохоор охины ах дүү рүү утсаар мэдэгдэнэ. Охины хамаатнууд охин алга болсон тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж өөрсдөө бас хаяж эхлэн. Хаях явцад тэд залуугийн Аяжан руу явуулсан машиныг олж тогтоосон байна. Машины жолоочоос охиныг хүргэж өгсөн залуугийн хаягийг олж авчээ. Жолоочийн хэлснээр Алмат хотын нурхинд гудамжны байрнуудад буулгасан тухай олж мэднэ. Тэд олж авсан мэдээллээ шууд цагдаагийн байгууллагад хэлжээ. Цагдаагийн байгууллагынхан Аяжан охины утасны дугаараар нь тэрний хамгийн сүүлд ямар байршилд байсныг нь олж тогтоожээ. Хаягаар хурж ирсэн цагдаагийн ажилчдад хэн ч хаалга тавьж өгсөнгүй. Тэд хаалгыг эвдэж оржээ. Алуурчин цагдаагийн албан хаагчид ирснийг мэдээд амиа хорлохыг оролдож өөрийгөө хутгалсан байжээ. Гэвч түргэн тусламж ирж яаралтай хагалгаа хийж залуу амьд үлдэнэ. Тэрээр цагдаагийнхан залуугийн эмнэлгийн тасгийн үүдэнд харуул тавьсан байна. Байрыг нэг бүрчлэн шалгасан цагдаагийн албан хаагч нар аимшигтай зүйлүүдийг олж илрүүлнэ. Тэд охины тоогонд чанан буцлагсан толгой, хөлдөөвчнөөс биеийн зарим хэсгийг нь олж илрүүлнэ. Биеийн бусад хэсэг нь хогийн савнаас гарч ирнэ. Харин залуугийн жинхэнэ нэр нь Руслан биш Рахман байжээ. 28 настай Рахман Туркестан хотын Шардаараа дүүрэгт төрж өссөн байжээ. Аав ээж нь багш мэргэжилтэй хүмүүс байсан байна. Одоо тэтгэврт гарсан тэтгэврийн хүмүүс юм. Өөрөөсөө гадна 2 дүүтэй. Багасаа бүрхэг ичимхий болж өссөн тэр дунд сургуулийг алтан медальтай төгссөн. Тэрээр 2011 онд эмч мэргэжлэр суралцж байгаад сургуулаа хайсан байсан. Дараа нь Шимкэт хотын эмнэлгийн сургуульд суралцж байгаад тэр сургуулийг ч гэсэн дундаас нь орхисон. Залууг таньдаг хүмүүсийн хэлснээр тэр маш төвчээртэй хинтэй ч мууддаггүй байсан. Тэр байтугай хүнтэй их цараад ярьж чаддаггүй нэгэн байсан гэж хэлсэн байна.
Бидний хэлэх занснаар дугаал хүний доодхонд нойтон гэдэг зүйлцсэн үг үүнээс үүдэлтэй байж болох юм. Тэрнээс гадна тэр шашин шүтлэгтэй нэгэн байсан байжээ. Сургуулиас завсарласан тэрээр Алмат хотод ахынхаа гэрт иржээ. Ах нь гадагшаа ажиллаар явсан тул нөгөө байрандаа ганцаараа амьдардаг байж. Танилуудынхаа хийснээр тэр байрандаа маш ойрхон бие үнэлэгч охтууд дууддаг байсан байна. Тэр бүрэг ичимхий болохоор охтуудтай зугаацах тал дээр хэцүүхэн байдаг байсан байна. Гол шалтгаан нь үндэж байж болох юм. Байцаалтын явц хагас жил үргэлжилж залууг охиныг хүчинцэн хүн алсан хэрэгээр 25 жилийн хорих ял оноосон байна. Тэрнээс гадна охины аав ээжт нь 20,000 тэнгэ төлөх шийдвэр гаргасан байна. 20 жил 20,000 тэнгэ гин буруугүй хөөрхий охины үнцийн өртөөл энэ.